Амар мэндэ. Мэлми тунглаг үлми бат лагшин амгалан үйлс өндрөө. Туулаа нэвэртэй подкаст. Хийх юмд өө ариван, хэлэх юмд шалтгаан ариван. Монгол ардын зүрэг. Хууч яриа. Говь төвшөө вангийн хошуунд нэг хүүтэй эмгэн өвгөн хоёр амьдарч байжээ. Гэтэл хүүн зүүн хязгаар цэрэг татагдах болж эцэг нь хүүтэй хэлжээ. За хөө минь цэргийн алба хаах хугацаанд ямар ч юмтай нөхцөж болохгүй шүү гэж амжилтлан захижээ. Хүүч цэрэгт явж хугацаа талбай хааж дуусгаж халагдаад нутгийн зүг жолоо сунгав. Хинти аймгийн орчим явж байтал нэг айл тааралдлаа. Тэднийд бууж ортол нэг авгаа сууж байна гин. Бас нэг охин нь бололтой залуу бүсгүй байна гин. Нөгөө авгаад зүүн хязгаар цэргийн алба хааж дуусаад харж явна гэж ярьжээ. Гэтэл авгаа хүүгд айлж цайлаад "Хүү минь газар хол хоноод яв" гэд явуулсангүй. Орой болж хүүгийн унтхоорыг нөгөө бүсгүйн орны урдуур засч өгчээ. Тэр айлын хайдаг инг шүн саалгадаг юмсан ч их охин хоёр ингээ сахар гарчээ. "За юу болсон б?" гэж их нь охиноосоо асуудал "Юу ч болоогүй, яагаачгүй" гэж гин. Тэгтэл их нь "Тэгвэл тэр залуугийн унтаж байгаа талын хаяаг нь сөхөд түүнд харагдах газар бий зас. Тэгээд орж унт" гэжээ. Охин ч ихийн хэлсэн ёсоор гүйцэтгэхэд орж унтжээ. Залуу үүнийг харж тэссэнгүй охины өвөрт оржээ. Ингээд өглөө залуу хүү эцэг ихтэй очихоор мордов. Нутагтаач ирэв. Эцэг их хоёртойгоо золгох гэтэл тэр хоёр нь буруу юм харж юмж асуусангүй. Тэгс ингэсгээд өнгөрөв. 9 сар өнгөрөөд өвөл эцэг нь хүүгээсээ асууж шалгав. Хүүч үннээ хэлж цэргийн хугацаанд таны загсан ёсоор байсан. Замд нэг авгаа охин хоёрынд бууж хоноод мордсон гэж. Эцэг нь хонь гаргаж 2 хөдөлгөөн морь төхөөрч аваад тэр айлд очихоор зорив. Нөгөө авгаанд орж зорьсон хэрэг явдлаа хэлжээ. Бүсгүй жирэмсэн болсон байв. Өвгнийг очоод 3 хоног байтал хүүхэн өвдөж төрөх болгод их нь хүн хар авчрах гэж сандрав. Тэгэхэд өвгөн "Би өөрөө их барьж авна" гэд хүүхдийг боон авчээ. Ингээд шин төрсөн хүү 3 хоног хүүхний сүгээр нь амлуулад эцэст нь хадаг барьж хүүг авчээ. Өвгөн урд өмнө нь өөрийн хүүд сайн хүү төрхийг мэрглүүлэн мэдсэн учраас хүүгээ цэрэгт явахт нь загсан нь тэр юмсанжээ. Тэр авгаач мөн мэдэж байжээ. Ингээд бусдын хүүг ашиглаж авсан тул ашиг занг гэж нэрлэжээ. Говийн ард түмний дунд ашиг занг гэж алдаршсан тэр хүн хотгойдод хэрэг нийлэх ажлаар явах замдаа нэг баян айлд хоноглох болж гэрийн эзэн нэг гизэгтэй өвгөн урд өмнө ямар нэгэн алба хааж байсан болов уу гэмээр төрийн алба ярих их л дуртай байжээ. Өвгөний хүү саяхан гэрэлсэн бөгөөд энэ хэр эзгүй харин бэр хүүхэн хадам аавында байгааж. Ашиг зангийн хөтөлхүү тэр бэр цанаархад байгааг ажиглан мэдээд гадаа морь харих далмаар хүүгээс асуувал хүү үннээ хэлжээ. Тэгэхт нь хөтлийнхөө хүүд "Эдний илүү гэр дээр борхол гадартаа дээл цалхин тавьсан бололтой байна. Чи тэр дээлийг нөмрөөд бэрд очоорой. Хэрэг бүтсэн ч бүтээгүй дээлийг нь байранд нь түргэн тавина шүү" гэжээ. Хүү тэр ёсоор дээлийг нөмрөөд очсон ч хэрэг нь бүтсэнгүй. Хүүхний дэрэгдээс босмогц хүүхэн зэрэгцэн босож тулганы зүүн талд ирсэн хүүгийн бит гар хүрэх шиг болжээ. Хөтлийн хүү дээлийг нь гадаа тавиад орондоо орж унтав. Маргааш өглөөнд хөтлийн хүү аргамжаатай мориндоо явсан хойгуур бэр хүүхэн хадамдаа хэлв. Хадам аав нь ашиг зангид хэрэг мэдүүлж ёстой төртөө бэрийн орд ирэндээ байхад нь халтсан тэр этгээдийг эзний хууль ёсоор шийтгэх биз. Гэхдээ ашиг занг хөтлийнхөө хүүг морио бариад ирмэгц
албан сүрээр далаалган байцаах байдал үзүүлжээ. Чи хамаг хувцаа богцноос гарга, би ч гаргая гэд хоёр богцтой бүх хувцсыг гарган ямар нэгэн тэмдэг байгаа эсхийг нэгжүүлээд дараа нь тэр айлын бүх хувцсыг гарган нэгжүүлж хамгийн сүүлд илүү гэрдээр байгаа хатам аавын дээлийг авчруулан үзвээс түүнд бэр хүүхний 3 хурууны хөө тэмдэг тодорхой байжээ. Үүнийг үзмэгч ашиг занг өвгөн чи өөрөө бэрийгэ оролцсон атал албан хэрэгээр яваа гэмгүй хүнийг нэрийг хорлох гэсэн ийм хэргийг эзний ёсоор 50 банцтаад 80 лам мөнгөөр торгох ёстой байдгийм. Торгуульд хүрэлцгүйц мөнгө аваад бидэнтэй хамт явна да. Танаа тамгын газар очноо хөө. Гэхэд өвгөний эмгэн манай мөн өвгөн ердөө гимгүй юмсан да. Холын сонсох ойрын үзэх гэдгийм. Төмөн ах дүүгийн нүрийг яаж хардаг вүлээ дээ. Ийм ч муухай хэрэг гардаг аж химэн сэтгэл санаа нь үнэхээр их зовсон байдал гарган уйлмагц хатам аав нь сандран босоод хойд авдраасаа алд илүү цэнхэр хадаг 50 лангийн юмбуу гаргаад өвгөн буурал өчүүхэн намайг өршөөн сойрхож энэ муухай хэрэгээс ангижруулноо химэн ашиг зангид баримагц. Би авахгүй. Хийгээгүй хэрэгт нэрээ хорлуулсан хөтлийн хүү та өөрөө уучраа хэлчихгүй. Гэхдээ өвгөн хөтлийн хүүд хандаж баримагц хүү уг зүйлийг гардан аваад за яах вэ? Би тань шиг өвгөн эцэгтэй учраас таныг ногдох ялаас нь хугацаахыг бодъё гэж хэлээд хадаг юмбууг нь аваад явсан юм гэдэг. YouTube дээр Тулаа нэвртэй подкаст бичлэг таалагдж байвал сэтгэлдээ үлдээж лайк товчоо дараарай. Ингэснээрээ та Тулаа нэвртэй подкастыг дэмжиж буй хэрэг юм. Ердөө ингээд л болоо. Ийм амархан. Ханхүүхийн нуруунд хаа нэгтэйхэн газарт хулслаг харгаа химээх чилгэр сайхан мод ургадгийг нутгийнхан андахгүй. Ийм модыг хулс харгаа хоёрын хослол гэлтэй. Мөн хөнгөн болоод шулуун, уян болоод бэхлэг, нар сайлханд өгөршдөггүй, ус чигт өмхөждөггүйгээр хуслаг харгаа жирийн шинснээс давуу чанартай. Хөхий хангаан хуслаг харгаан цуурай 408 зовхос дуурсаж түүнийг зоргоороо ашиглагчид ойширсныг луу гүнтэн мэдв. Хулслаг харгааг уургын мод гэж нэгийн нэр нэрлэж байх тун. Харин хүнд бүү зааж өгч сайрхах тун. Халуун зуура хайр гамта авч сурцгай химэн зарлиг болгосон юм гэдэг. Ханхүүхийн буугыг халтар халуун яхир хар гэж ялгадаг. Яхир хар нь халтар халуунаасаа бие товиртой, эвэр томтой, цээж өргөн болоод хөрөн хар зогдортой, дуу уянгалаг болоод эршүү баргил цурайтай, омглон болоод догшин аршинтай ажээ. Сүргийн сор ханга хаан чимэг гэхэд болохоор сайхан амтан. Ийм давуу чанартайг мэдсэн данжаадууд. Хай, яхил халын чиг өгба, янчаан, торог харилахгүй ба. Холыг харж ойрыг хайрладаг луу гүн. Манай нутгаас яхир хар буг дөрвөн нүүчгсэн гэж гадны хүнд хэлж байх тун. Бидний үед буг барагдахгүй. Гэхдээ ач 30 жижигхэн баялагийг одоогоос хайрлах учиртай юм гэж айлцсан байна. Айлдварыг нь албад ардууд ёсчлон биелүүлсэн байна. Луугүний хушуунд хятад наймаачид дотор газрын тансаг бох нэртэй зун гаралцсан зүйл авчирч худалджээ. Үүнийг гүнтэн мэдмэгц морин тогштой хонин хүнстэй хідэн хүнийг ханхүүхийн арлуу явуулж уулын модны бох түлгэн авчруулжээ. Тэгснэ хятад бох уулын модны бох хоёрыг нутгийнхандаа зэрэгцэн үзүүлээд дотор газрын бох гихч доглон нохойн жогорхой бусуу хангаа модны бох бол хамгийн ариун давирхай буюу гэж харшуулан өгүүлснэ. Бойшил мэт өнгөтэй, бойгор мэт үнэртэй, цас чихрийн амттай бох гимэн их нутгийнх, цагаан уулынх, охин сайн, улаан ингрих гэж айлцнаас чанагшид
хятад бох гихч гүйлгээгүй болж цагаан уулын цэвцээсэн шар цэврүүтэй бох хөхий хангаада алдарсан юм гэдэг. Бойшил. Нарс майлсны давирхай газрын хөрсөнд орж он удснаас үүссэн чулуужсан хув. Бойгор. Цагаан замдны давирхай цагаангүйгэл үнэртний зүйл гагнуур энэ арилгад орно. Хөх гүгэлж гэдэг. Энгүүн төвшин аавтай ардч нийгэмч үзэлтэй луу гүнтэй хан харцас хэн боловч уулзаж ахуй амьдралаа хөөрч ярин зовлон жаргалаа хуваалцсан түүнээс тус дэм авдаг байжээ. Нэг хархуу гүнтэнтэй уулзжээ. Би гэрлэх гэсэн юм. Авгаагаа авахд хөнгөн хөлтэй бүгэн зүсмийн морь хэрэг болоод байна. Эзэнтэн минь туслах ажаам уу? Химэн гуйсан гин. Луугүн инээмсгэлж. Эр хүндээ туслах нь зүй. Хідэн мориор хөлгөлхөө нэрлэхэлгүй хэлж аваарай. Харин чамаас ганцхан зүйл авлаа. Чи минь гэрээ барьж сурсан уу? Гэж пал хитэл асуухад нөгөө залуугийн царай чавах шиг уулайлаа. Гэрээ барьж үзээгүй танх нэгэн аж. Үүнээс үүдэн гэрлэхээс өмнө гэрээ барьж сур гэсэн сургаалыг тархсан гэдэг. Ноёны хушуунд 8 хийдэг цагаан бэлгийн пүүсийн нэг данжаад хан хөхийн нутагт сууршихдаа Монгол авгаатай гэрлэж 2 хөвгүн 3 охинтой болжээ. Тэр данжаад гинэт зангаа хувиргаж нутаг буцахдаа хүүхдүүдээ авч явна гэж жишимчгүй заргалцсан юм байх. Ихэнх хүүхдүүдээ түүнд өгөхгүй гэж сүргсэн биз. Уг заргыг хилэлцэхэд луугүн тойшсон бухад тугал дагуулдаггүй. Их үрсийг салгаж болохгүй. Химэн айлцнаар хэрэг шийдэгцэн гэдэг. Түүнээс чанагшид дээр хиллэг мэрэгэн үгийн санд оржээ. Тойшсон бухад тугал дагуулдаггүй. Тоших. Орон өнгөрсний дараа бух цүргээсээ салж өвс ногооны сүл даган ганц нэгээрээ өвөлжгийг хэлнэ. Хушууныхаа хүрээний цогчин дуганыг бариулах ажлыг луугүн өөрөө удирдах 2 давхар байхаар зурж өгчээ. Довжооны болон суурийн чулууг лам харгүй хүүхэд хөгшөдгүй эрвих дэрвихээрээ зөөхөд гүнтэн овлог арга сэтсэн гин. Үүний ачаар дуган маш богино хугацаанд боссон байна. Яасан юм гэвэл хүмүүсийг хоорондоо юм дамжуулаад байхаар зайтай зогсоож томоохон чулуу гар дамжуулан зөөлгсөн юм байж. Чингиснэр хүн ядарсангүй ажилч урагштай бүтсэн гин. Эндээс улбаалан дамжлага зовөр, хамжлага дэмнүр гэдэг уран хэллэг үүссэн гин. Хөхий ханга хизэнээс тарвага хийхдээ өгөөмөр нутаг. Энэ нутагт баяд дөрвөд урайхай өөлд хотгойд сартуул анчид ирж тарвагчилдаг ам. Явуулын анчтад луу гүнтэн хэлжээ. Монгол ах дүүнраасаа хангаан хишиг хулгар шарыг харамлаад яах вэ? Гагцхүү хөсөх минь дошийг нь эзэнгүйдүүлж нүхийг нь битгий хоослоорой. Нүх бүрт ядаж ганц тарваг үлдээ хийх хичээгээрэй. Ойрыг бодвол эсэргэн жил агнахад чин нэмэр хойчийг санавал өр хөөхдөд чин үлзийтэй болно шүү гэж зөвлөсөн гин. Тэгэхэд нөгөөдүүл нь Бурхан ноёны тааллыг бултаараа бишрэнд агцгаанаа химэн сүсгэлдэг ажээ. Луу жанжингүн элжигний баг хушууны нутагт нэгэндээ залрахта хид хідэн үнтэй уулзаж хөөрөлдөх зур нарийн гол химээх нэрийг олонтой сонсож олзуурхан тогтоож авчээ. Тэр голыг гүнтэн үзээд хард тунгалаг уурсгалтай хайгаатсан сайхан рашаан химэн сүсгэлж уснаас нь амсан хүртэж аяны жилээгээ гаргав. Тин саадах зур тэнд нутаглагчид хандан ийм ад биш усан эрднийг басамжлах мэт нарийн гэж хэлж боломгүйдэг. Эрдэн гол гэж өргөмжлөн нэрлвэл яасан юм бэ? Гэж зөвшин айлцсан ёсоор нь эрдэн гол гих болсон гэдэг. Та
YouTube дээр Тулаа нэвртэй подкастыг үзэж бас сонслоо. Тулаа нэвртэй подкастаа дэмжиж сэтгэлдээ үлдээж лайка дараарай. Өөр хүсэх зүйл үгүй юм. Танд таны гэр бүлд эрүүлийн хад жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.